цусд сувг үзүүлж бай. Хүний аим гэдэг ганц ширхэг тамхины үнэтэй тэнцэх үеч байдаг ажээ. Омголон догшин бардам дээрэнгүй залууст сургамж болгох үүднээс ганц ширхэг тамхинаас үүдэлтэй нэгэн гэмт хэргийн тухай өгүүлье. Дамчаа уг нь анх гэрээсээ гарахдаа хэдхэн хормын дараа хүн амны хэрэгтэн болоод гараа гавлуулна гэж зөвлөж үгүй явсан юм санаж. Тэрбээр дөнгөж 22хан настай нарт ертөнцийн жаргал цэнгэлээс бүрэн дүүрэн амс чихлээч үгүй явсан учраас сэтгэлд нь юуных нь хүн алж хүрээ талаад шоронгийн хадаас болох бодол багтах билээ. Харин ч сайхан ихнэр авч аз жаргалтай амьдрах мөрөөдөл цээжинд нь багтаж ядаж явсан ажээ. Түүний динжи мянган захын урдууд явж байх үед өөдөөс нь ирж явсан 23 настай ганхууч гисэн амьдрахын төлөө хүсэл тэмүүллээ дүүрэн явсан мэдээж. Ганхуу дамчаа хоёр нэгэн дэлгүүрийн өөдөнд бие биетэйгээ хаалц тулгарчээ. Хаалц тулгарах ч юу байх вэ? Хоёулаа их ойрхон зөрсөн бөгөөд энэ үед ганхуу ингирээсээ магна хэмээх улаан хайрцагтай тамхи гаргаж ирээд нэг ширхэгийг амандаа зууж асаагаараа гарган асаахыг дамчаа харсан аж. Тэр үед дамчаа тамхи татъя гэсэн ч мөнгөгүй бас тамхигүй явсан учраас нүдэн дээр нь ингирээсээ тамхи гаргаж ирсэн үе тэнгийн залууг хараад ганц ширхийг тамхи гуйгаадахыг ганц тамхи харамлахгүй байлгүй гэж өөртөө итгэлтэй боджээ. Тиймээс зөрөн өнгөрмөгцөө араас нь хөөш хэмээн ширүүхэн дуудаад эргэж харамгцсан тамхи байна уу тамхилаач хөө гэсэн байна. Ганхуу урдаас нь ирж явсан үе тэнгийн залуу түүний хажуугаар зөрж гарснаа дэний тараас нь хөөш хэмээн дээрэнгүй маягаар зандран дуудахыг сонсоод их л дурамчхан эргэж харжээ. Тэгээд хамгийн гол нь хөөш хэмээн чангаар дуудуулсандаа омголон зүрхэн чангаар цохилон "Чим уу яасан чам дууддаг чадсаггүй? Чамаас айна гэж бодоо юу? Чамд өгөх илүүдээ гарсан тамхи алгадаа" гэсэн байна. Хинд ч доромжлуулахгүй хэмээн бодож явдаг бардам омголон дамчаад энэ явдал огт таалагдсангүй. Ялангуяа жацаг гэдэг үг улаан нүрлэн шүсээ нулимсантай ялгаагүй доромжлол шиг эвгүй сонсогдсон аж. Тиймээс чи яасан хөгийн ирвэ? Ганц ширхэг тамхин дээр голоо зөхөж өгөх нэ гэж хэлээд тавьчихжээ. Цаашаа алхаж явсан ганхууч чи яасан хөгийн ирвэ гэсэн үгийг сонсомогцоо дороо зог тусчээ. Тэрч бас өөрийгөө хинээс ч дутхгүй омголон хангал нэгэн гэж боддог учраас чи юу гинэ ахиад хэлдэ гисээр эргээд ирсэн байна. Дамчаа за ганц ширхэг тамхинаас болж чам шиг хөгийн гартаа муудалцаад явах. Цаашаа явж үз. Чамтай тоож ярихгүй гэд буцан алхажээ. Харин энэ нь ганхууд улам бүр доромжлол шиг санагдсан учраас тэрбээр дамчаагийн араас хурдан алхлан гүйцэж очоод чи юу гэж өдөөд байгаа новшвэ хэмээн мөрөн дээрээс нь шүүрээд авсан байна. Дамчаа энэ үед мөн л гинэт дүрсхийн өөдөөс нь заамталцаж авсан бөгөөд ганхуу шууд түүнийг боох гэж оролцсон учраас гарыг нь тавиулахын тулд хариу боолт хийж хоёр биенээсээ тас зуурын хэсэг зогсоход хажуугаар нь явсан хүмүүсээс хинэн ч тэр хоёрыг хориглож салгасангүй. Харин ч бушуухан шиг холуур тойрон явцгааж байжээ. Хоёр залуу хэсэг зур тийхүү зууралтан зогссноо бие биенээ тавьж ширүүхэн харцгаа илдсэн байна. Уг нь инээгээд л хоёр тишээ салаад явчихсан бол хүн амны аимшигт хэрэг гарч нэг нь шоронд нөгөөх нь шороонд булгадахгүй байх байв. Гэвч дамчаа гэргэн явах гэтэл ганхуу хорон үгээр байж яттлаа хилүүсэндээ уур нь хурч шарн гоцоогоод байсан тул газараас чулуу аваад шидэж орхитол цаашаа хараад явж байсан дамчаагийн ард нуруу дээр питхийд л тусчээ. Үүнд өвтлээ ууралсан дамчаа хөл доороо хөвтөж байсан хурц өнцгтэй том чулууг шүүрэн барьж аваад чи яасан овоо хулгайч вэ гэсээр ганхуу руу ирвэс шиг дүүлэн очсон байна. Энэ үед ганхуу урдаас нь тулган шүдрүүн зохиход дамжаа гартаа чулуу барьсан хിവэрээ хатуу газар савж унсан бөгөөд тэрбээр бос чирмэгцээ тэрийг хадаж унтал зохиулсандаа өшөрхөн уурлаж мөн хажуугаараа явж байсан хүмүүсээс ичиж зовсондоо алнаа чамаа хэмээн муухай шарлаад ганхуугийн зүүн шанаа руу гартаа барьсан чулууны өнцгөр дилсээд авчээ. Цаатхан нүрээ даран тонгойход уур хилэнгээ барьж дийлээгүй дамжаа ахиад дагз руу нэг удаа зогссон байна. Энэ үед хажуугаар нь явж байсан хүмүүс их биш нэг юм хүү хай хэмээн орилоод эхэлсэн учраас саяас ихээ орж гартаа барьсан чулууга газарт хайжээ. Гэвч дагзаа цоо зохиулсан ганхуу газар саван унсан байж. Дамчаа тэр үед битгий баашлаад байх хэмээн өшөглөөд авсан аж. Гэвч газар хөвтэй ганхуугийн толгойноос савтай ус татаад асгасан юм шиг л цус палхийг л гоожж байсан учраас дамчаагийн доторч гисэн палхийгээд явчихсан байна. Саяхан л яхаас ч буцахгүй зуурлан зодлож байсан залуугийнхаа толгойг тэрбээр ухасхийн өвдөг дээрээ тавьж өндийлгöd цамцаа тайлан хүү татаж торгооныхын шархыг боохоор оролджээ. Энэ үед хажуугаар нь явж байсан хүмүүс цагдаа түргэн дуудаж хэдхэн хормын дараа эргүүлийн 2 цагдаа түүн дээр гүйж ирсэн байна. Дагзаа цоо зохиулсан ганхүү эмнэлэгт очсон боловч цусыг халдсны улмаас ухаан орохгүй байсаар хорвоог орхижээ. Ийхүү ганцхан ширхэг тамхинаас болоод эд залуухан хийж бүтээх сайхан амьдрах хүсэл зоригоор дүүрэн явсан омог бардам хоёр залуугийн нэг нь хорвоог орхиж нөгөө нь цаазын ял сонссон боловч шүүх басчиж харж үзээд санамсар болгоомжгүйгээс үүдсэн хэмээн ялыг нь хөнгөвчилж 25 жилийн ялаар шийдэгжээ.
Хэрвээ энэ хоёр залууд хүлээстэй өгөөмөр уужим сэтгэл, үг даах төсвөр төвчээр байсан бол өдийд хоёулаа сайн сайхан амьдарч явах байсан нь эргэлзээгүй.